1988 онд нээлттэй анх олон нийтийн хүртэл болж байсан тийм бие төвний алдарт Billy Juice кинон 36 жилийн дараа иргэн ирлээ. Киногоо хүлээн авч үзээд шинэ зеланд улсаар осоор баялах супер бэлгийн эзэн болоорой. Univision Star үссэн багцаа идэвхжүүлээд эсвэл аялалтай бэлэгтэй цэснээс кино үзээд олон бэлэгтэй урамшууллын эзэн болох боломжтой боллоо. Дэлхий дээр хоёр үзэлтэй үндэстэн байдаг нь солонгосчууд юм аа. Хойд умард гэж хуваагдсан өдий хүртэл үзэл бодлороо зөрчилтэй нь хил хязгаараа хатуучаан хамгаалсаар байгаа билээ. Гэвч нэгэн хэрэг дээр хоёр улсын цагдаагийн хамтран ажилласан үйл ажиллагаа амьдралыг харуулсан энэхүү киног та нартай хүргэж байна. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдал хүнд үед бүгд найрамдах ардчилсан солонгос ард улсын нутаг дэвсгэрт хууль бусаар Америк нэгдсэн улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэрлэж байсан үйлдвэрт дээрэмчдийн бүлэг нэвтэрсэн ба энэ үйл ажиллагаанд цэргийн хүчний ахмад Ча Гин-сон удирдан ошууж Жул Ёнаг шархтуулна. Түүний сэтгэл бүсгүй Хор Ёныг буудан хороож Ча Гин-сон Жулионд хандаж мөнгөний хээг ард түмний урсгасан цусны төлөөс болгоно авч явлаа гэж дамжуул гэж хэлээд явна. Ингээд хойд солонгосын гэмт хэрэгтэн өмнө солонгост ирсэн учраас өөрсдөө барих зорилгоор туршлагатай цагдааг хоёр солонгосын засгийн газрын хэмжээний уулзалтын бүрэлдэхүүн багтаана 24 цагийн хугацаатай ажиллах үүрэг өгч уулах ба өмнө солонгосоос хамтран ажиллах хүнээр нийтлэлэн төвөгтэй цагдаагийн ажилт нь жинтэг томилсноор хоёр солонгосын дэсвэр үзэлтэй хоёр цагдаа хамтран ажиллаж эхлэв. Өмнө солонгосын цагдаагийн багийн ажиллагаа муу албаны нэр хүнд нь унсан үед дээрх хэрэгт хамтрах асуудал дээд удирдлагын түвшинд дэрэгдэхэд маш баяртайгаар хүлээн авна. Нэгдүгээрт албаны нэр хүндээ өсгөх, хоёрдугаарт цалин цол нэмэгдэх явдал байлаа. Мөрдөг жинтэд хамтрагчаа хянаж байх зорилгоор байршил тогтоогч бүхий гар утсыг өгөх байсан ч Жулион аваагүй ба өөрийн сэмхийг ашиглан жинтэгийн утсан чагнаг төхөөрөмж байрлуулж амжина. Жинтэй хамтрагчаа хяналтандаа байлгах зорилгоор өөрийн гэртээ байлгана. Бүхий л үйл ажиллагааг нь дээд удирдлагуудаа мэдээлж байсан ч энэ бүх үйл явдлыг дээрх төхөөрөмжийн тусламжтайгаар Жулион олж мэднэ. Ингээд хоёр мөрдөгч нийлж Ча Гин-соныг хаана байгааг нь илрүүлнэ. Барих ажилдаа болсон ба жинтэгийн даалгаврын цаад агуулга бол мөнгөний хэвийг л авах явдал байлаа. Харин Жулионы гол үүрэг бол хамтарч байгаа нэрийн доор цаг хожих явдал байсан ба энэ хугацаанд өмнө солонгосын цагдаа нар Ча Гин-соныг өөрсдөө барих зорилготой байна. Гэвч жинтэй Ча Гин-соны туслах болох Пак Минхог эхлэн барьж түүгээр дамжуулан барих төлөвлөгөөндөө орсон боловч эхний өдрийн ажиллагаа амжилтгүй болж Ча Гин-сонд хойд солонгосын мөрдөгч жинтэйг ирсэн талаар мэдээллийг түүний мэдээлэгч Пакаас аваад байлаа. Харин Ча Гин-сон өөрийн дэрэмдсэн мөнгөний хэвээ хуурамчаар дахин хувилан хятад гаралтай Юнтэконы бүлэглэл зарах тохиролцоо хийхэд Юнтэко заавал мөнгө үйлдвэрлэж байгаа процессыг хяналтын баг ажиллуулж байж шалгаж авах хугацааг товлоод уулзалт өндөрлөнө. Энэ үйл явдлыг ардчлан солонгосын цагдаагийн байгууллага болон Жулион мэдсэн нь мөрдөгч нарын ажил амжилттай болоход түлхэц болж байлаа. Жулион бол шалгарсан цагдаа, харин жинтэг бол аймхаа хулчхоор бүтэл муутай цагдаа гэдгээ Пакийг мөрдөж яваад гэмт бүлэглэлтэй таарч тэдэнтэй нодрог зөрүүлэх үед ч бүрж тод харагдана. Гэхдээ жинтэг дээрээс өгсөн даалгаврын дагуу төрийн дээд хэмжээний уулзалтын хугацаанд Жулионыг саатуулж хэргийг илрүүлэхгүй байх үүргийг бас биелүүлсээр л яваа. Энэ хэрэг өмнөдийн цагдаагийн байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал байсан ч өөрөө 3 сараар цалингүй ажиллах болсон. Мөн ганц охин нь iPhone утас авахулах гээд өдөр бүр нэгтгэх нь өөрийнх нь үнэлэмжийг 100 сая гэдгийг хамтрагчтай санал болгоод амжина. Бүх зүйл Жулионы төлөвлөснөөр болж жинтэгийн утсан суулгасан чагнах төхөөрөмжийн тусламжтайгаар Ча Гин-соны хаана байгааг мэдэх зорилгоор Пакийн байгаа хэсэгт очиод хайж явах хооронд Ча Гин-соны туслах Пакийг урвсан хэрэгээр буудаж байгааг Жулион харж туслахаар очисон боловч туслахтаа нэлээд ширүүн тулгадж зүгтаалах нь түүнийг алдана. Харин Пак амиа алдсан нь жинтэйг ажлаа ойлгохтой хийгээгүй гээд албаны зүгээс нь нэлээд буруутгана. Дайны голомтод олон жил үүрэг гүйцэтгэсэн ч
Чаг Исон өөрийн харьяанд байсан 10 гаруй шилдэг цэргүүдтэй хандан хамтарч ажиллахаа болсноор энэхүү ажиллагаа нэлээд хүнд болно. Одоо л бүх зүйлээ дайшлаад тулалдах хэрэгтэй гэдгээ дайчидтай сануулна. Чаг Исон хуурамч мөнгөн дэвсгэртийн хэвийг 3-ын холбоонд хууль бусаар Дейл Resort-д 8 алах гэж байгаа гэж мэдээлэл сонссон Жулион гар утсанд нь хамтрагчийнхаа суулгасан чагнаг төхөөрөмжийг олж мэдсэн хэрнээ хамтрагчтай хэлэхгүй байсан ч хамтрагч нь Чаг Исоныг бариул мөнгөний хэвийг чи ав гэж ятгасаар зөвшөөрүүлж чадсанаар киноны гол хэсгийн үйл явдал хоронхон зуур болж өнгөрнө. Мөнгөн дэвсгэртийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа үнэн хуурамч биш болохыг нотлуулахаар урдчилсан тохиролцсны дагуу Юнтэкон болцсон газрын ирэх мөчөд манай хоёр мөрдөж зэрэгэлдэх далайн хөвөнд ирсэн байлаа. Энэ үед Жулион тэд дайнаас үлдсэн шилдэг дайчид учир чи амьд явахын тулд эндээ үлд. Үүгээр охиндоо утас авч 100 сая биш ч гэсэн гэр бүлдээ үн цэнтэй амьдрахыг хүсээд ганцаараа тэднэлээ явсан ч хоёр улсын хамтрагч нар игнээсээ холдож болохгүй гэсээр хамт зүтгэхээр болох мөчөд мөнгөн дэвсгэртийн үйлдвэрийн хэвийн ажиллагааг шалгаж дуусаад 8-ны тохиролцоонд орж байх үед байшингийн дээрээс гар утас ашиглан бичлэг хийж Юнтэконыг хүмүүсийн хамт хөнөөх үед Жулион дэврээс олс ашиглан бууж цонхоор орж ирээд ширүүн тэмцэл эхлэв. Чаг Исон чи ирсэн нь үнэн юм байна. Надад цаг алга гээд тэсрэг бөмбөг хаяад гарнаа. Харин хамтрагч тэдний байсан давхарт ирж галын дэмжлэг үзүүлэн хоёлоо буудалцаж байсан ч жинтэг тэсрэг бөмбөгийг харж хамтрагчаа аварч чадна. Харин Чаг Исон доод давхарт байсан машин дээр ирж туслагтайгаа бомб дээр уулзахаа тохироод салж хүлээх мөчөд манай хоёр хамтрагчид туслахаар ирээд шархацсан цагдаагийн машиныг авч араас нь ихэж явна. Энэ үед Солонгосын цагдаагийн дарга Чаг Исоныг амьдаар нь барих ёстой. Шаардлагатай бол хамтрагч Жулионыг алж болон гэж үүрэг өгнө. Харин жинтэй хамтрагчтай хоёр болцол тавьдаг. Мөнгөний хэвийг бие авч улсдаа нэртэй цагдаа болох хоёрт чи Чаг Исоныг алахгүйгээр барьж зохиг шийтгэлийн өгөх байлаа. Үүнийг хамтрагч нь зөвшөөрнө. Ингээд энэ хоёр Чаг Исоны араас мөрдөн нэлээд буудалцаж яваад Жулион өөрийн машины хаалгыг салган нөгөө машины дууг буудснаар машин онхолдож хоёр өст нь уулзах үед яагаад ийм зүйл хийснийг асуухад Чаг Исон би бүгд найрамдахын нохоогоор амьдрмааргүй байна гэд гохоод ар гих үед жинтэг ирж болиулах гэж оролдох хооронд Чаг Исон үүрэн дээрээс үсрэнэ. Харин хоёр мөрдөгч мөнгөний хэвийг авч жинтэг чи үнийг аваад цагдаа ирэхээс өмнө яв гэж ятгаснаар түүнийг явуулна. Жулион засгийн газрын тэргүүн дээрээ ирээд нөхцөл байдлыг танилцуулж тэр амьд өчөр орхиж болохгүй гэхэд даалгавар дууссан. Одоо буцаж болно гэх үед Чаг Исон хамтрагч жинтэгийн гэр бүлийг барьцаалж 2 цагийн дараа мөнгөний хэвийг авчирч өгөөд гэр бүлээ ав. Цагдаагийн сүүлдээ ирвэл гэр бүлийг чинь хөнөөх болно шүү гэж түүнийг сүрдүүлнэ. Ингээд Жулион руу ярьж манай гэр бүлийг авраач гэж гуйхад Жулион сайдтай хэлэхэд хувийн өш хонзонгоо туршаалттай хамруулж болохгүй зөвшөөрөхгүй л гин. Хамтрагчийнхаа гэр бүлийг барьцаалгацсанд би хэнийг ч алдмааргүй байна гэж хэлээд заавал ирнэ гэд гарнаа. Харин жинтэг болцсон газараа очиход гэр бүлийг нь гинжилж минжүүлсэн байлаа. Энэ үед Жулион ирж мөнгөний хэвний нэг хэсгийг өгөөд барьцаанд байгаа хүмүүсээ суллаж явуулнаа. Надад санаа зовох хэрэггүй. Ахаа надаас болж их зовлон үзлээ. Хурд нь яв гэд түүний гэр бүлтэй нь явуулна. Өөрөө үлдэж Чаг Исоныг байшингийн хонгил дуудаад тулалдаж эхлэв. Жинтэг эхнэр хүүхдийн хамт гэрлүүгээ явж байгаад эхнэртэй хэлнэ. Жулионы ганцаарнг нь хайж болохгүй. Би хамт байна гэд буцаж ирэхэд Жулионы сум дууссан. Дээр нь шарах авсан байдалтай байх үед нь хэрэгтэй үед ирж туслах ба манай хоёр нэлээд тулалдаж додуулж байгаад Чаг Исоныг дарж авнаа. Жулион амлсан ёсоор хамтрагчтай мөнгөний хэвийг өгч харин жинтэг мөрдөгчийн ажлыг сайхнаар төсөөлж байсан. Гэтэл үнэн хэцүү ажил болохыг биеэрээ мэдэрсэн байлаа. За энэ өдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Кино таалагдсан бол саб дарж биднийг дэмжээрэй.